Энэ хоёр нөхцөл биелж байхад энэ тэнцвэр шиг батлах ёстой. За, батлах тэнцвэр шиг гэвэл одоо хуваарч хэлээ. Өөрөөр хэлбэл энэ чинь одоо y тав байгаа. X y-ийг нэгээс x нэгээс y бас y тав байгаа. Тэгэхээр энэний шинжлэх ухааны y шинжиж. За, тэгвэл өөрөөр хэлбэл x-ийг үржих нэгээс x үржих нэгээс y-гээр тэнцвэр шиг үржлээ гэсэн үг тийм. За, тэгээд энэгээр үржиж баг талын өгшнө ороод хасчих юм бол ийм болох гэж. За, энд чинь x-тэй y-ийн квадрат нэгээс хасах x нэгээс y хасах нь одоо юу болж өгөхлөө x y-ийг үржсэн. За, энэ орж ирнэ. За, энийг би нэгээс хасах нь x нэгээс хасах нь за нэгээс y. За, энийг хамбар тавьчих. За, энийг тэгээс үзүүлж за, ингэж бодлого хангалттай. За, ингэж бодлого ёстой. За, одоо дахиад энэ өөрчлөе. За, энийг задлаа. Мөн энийг яг энэ хоёрын нийлбэрийн квадратын томоогоор задлаа. Тэгэх юм бол квадрат нь очих юм бол x квадрат нийлбэрийн y квадрат. За, энийг яг нэгээс x нэгээс y-гээр үүргэх. За, энэ томооны 2x байна. За, энэ хоёрыг бас дахиад өгшөөс үүсчихэж байна. За, одоо энийг бас дахин задлаа. Тэгэхээр хасах нь x y хасах x y-тэй нэгээс хасах нь x y квадрат хасах нь x y нэгдээ нэгээс y квадрат хасах нь 2 x y-тэй x y нэгээс хасах нь x нэгээс хасах нь y энэ нэгээс их үйлдэл зүйл батлах ёстой. За, үүнийг батлах ёстой. За, одоо бол нэг юм зүйл хийчих гэж байна. Энэ хоёр маань устгах ёстой юм байна. Тэгээд энэ нэг төлөвлөлт. За, энэс x квадрат y квадрат нэгээс хасах x нэгээс y. За, үлдсэн зүйлийг бичиж байна. Хасах нь x y. Гэт ерхий өөрчлөлт гаргачих юм бол нэгээс x-ийн квадрат нэмэх нь нэгээс хасах нь y-ийн квадрат энэ тэгээс хүйтгэж батлах. За, үүнийг батлах хангалттай. За, одоо эндээс би яг гэхээр дотор нь хас 2 x y-ийг оруулж буй томьёо олгоч. Тэгэх юм бол юм болно гэж. Энд дээр x квадрат хасах нь 2 x y-ийг нэмэх нь y квадрат. За, ингэж оруулж бол энэ хас 2 x-ийг оруулж гэсэн чинь би яг нэмэх нь 2 x y-ийг бичиж. За, тэгээд гадна талын бичих юм бол нэгээс бичиж. Хасах нь за, энийг хэвээр бичнэ. x y нэгээс x квадрат нэгээс y квадрат. За, энэ тэгээс хүйтгэж байна. Өөрөөр хэлбэл би сая энэ дээр хас 2 x y-ийг нэмж өгөөд буцаагаад энэс яах вэ? Хасчлаа. Энд бол нэмэх энэ дээр нэмж хассан юм хэлсэн байна. За, тэгэхээр энэ хэсэг чинь бол x-ээс хасах нь y-ийн квадрат болно. За, тэрийг юугаар шиш бүржээ. Нэгээс x нэгээс y. За, дахиад одоо энийг юугаар үржих юм бол нэмэх нь 2 x y-ийг үржих. Нэгээс y. Хасах нь x y. За, энэ дахиад биччихээ. Нэгээс y-ийн квадрат нэгээс y-ийн квадрат. За, энэ батлах ёстой. Одоо эндээс энэ сүүлийн хоёрын дотроос x y-ийг хаалт нь ерөнхий өөрчлөлт гаргач. За, тэгвэл эхний юу гэдэг вэ? x квадрат x-ээс y квадрат нэгээс нэгээс y. За, эндээс юу гарах вэ? Хасах
x-ийг гаргачих. Хасах x-ийг гаргачих юм бол энэ сүрэг тэмдэгтэй учраас эдгээр нэг бол нэгээс хасах x-ийн квадрат нэгээс хасах y-ийн квадрат. За тэгээд хасах бүртээ x-ийг гаргасан учраас энэ хоёр гарчин хасах нь хоёрын үдшин энэ хоёр нэгээс x нэгээс y. За энэ үлдэж байна. За энийг тэгээс их зүйл батлах ёстой. За гэтэл одоо зөв батлах. Энэ дотор бол яг язгуурын квадрат байна. Язгуурын квадрат. Энэ А-гийн квадрат нэмэх нь Б-гийн квадрат хасах нь 2AB. Тэгэхээр А-аас нь Б-гийн квадрат гэсэн. За тэгэхээр x-ээс хасах нь y-гийн квадрат нэгээс y-ийн нэмэгдэх нь хасах нь x-ийн үдшин. За энэ дотор юу болох вэ гэхээр нэгээс хасах нь y-гээс хасах нь y-ийн квадрат учраас хасах нь y-ийн x-ийн квадрат гэсэн. За энэ тавьчих юм бол яг энэ хоёр нэг туслаа x-ээс y-ийн квадрат. За тэгэхээр энийг хөвөр бичиж x-ээс хасах нь y-ийн квадрат нэгээс y хасах нь x-ийн үдшин. Энэ дотор яг дахиад x-ээс хасах нь y-ийн квадрат. За одоо энэ x-ээс y хоёр гэрхээ өөрсдөө хаалтыг гаргачих юм бол x-ээс хасах нь y-ийн квадрат. За дотор нь юу гэхээр энийг гişнэшлэн үржээд хасах нь x ирүүлдэг. За тэгэхээр энийг гişнэшлэн үржихэд нэгээс хасах нь x болно. Хасах нь энэ чинь x бичигдэн. За тэгэхээр энэ услаа x-ээс хасах нь y-ийн квадрат нэгээс хасах нь x хасах нь y боллоо. За энэ бол яг x-ээс y-ийн квадрат чинь сүрэг биш. Нэгээс хасах нь x хасах нь y чинь хамгийн ихтэй x ирэх чинь 2-ны 1 төлөв зүйл байна. Тэгэхээр максимум 2-ны 1 байлаа гэхэл нэгээс энэ y-ийг хаслаа гэж чинь яг тэгтээ тэнцвэрс. Тэгэхээр яг тэгээс их буй тэнцвэр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэгээс их буй тэнцвэр юм болох нь батлагдав. Юм болох нь батлагдав. За эндээс бодлоос тэнцвэр биш тэнцэлтэй өрөх нөхцөлийг харах юм бол за x-ийг 2-ны яг тэнцүү байх үед тэнцэлтэй өрнө. X-ийг 2-ын тэнцүү байх үед. Тэнцүү байхдаа бас яг 2-ны энд бол яг нийлэн нэгтэй тэнцүү үүдэх чинь энэ завсар байх хэрэгтэй юм чи ер нь бол x-ийг 2-ын за x тэнцүү y-ийг тэнцэлтэй өрөх юм байна. Тэнцэлтэй шүү. За ингээд 5 бодлоо. Good